За өдрийн минь таны хин гэдэг үлээ. Намайг болтгоо гэдэг. За 5 өнөдөр биднэрт ямар хуур хөгжим мөрөн хууртай тоглох уу? За одоо би 4 ордын ураа гэдэг сайхан татлаг тоглоё гэж бодож байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Сэтгэл сайхан өндөр гой тоглосон байна. За
Тэгээд та одоо жоохон морин хуурын тухай ярилцаж болох уу? Одоо жишээлбэл одоо миний ойлгосноор морин хуурын домог гэж бас одоо зүүн Сатурнс тэгээ баруун шавцсан одоо 75 ширхэг эсвэл 85 ширхэг адууны сүүлийн үс тийм тодорхой юм байдаг уу? Одоо тийм яриануд байдаг. Одоо орчин цаг одоо энэ бол орчин цагт хийгдсэн гэхдээ хуучин уламжлалт арга байдал хуучин хуурийнхаа дэг жагийг дагаад ингээ ширэн нүртэй ширэн цартайгаар хийсэн хуур. Тэгээд дээр үеийнхаа одоо юу гэдэг одоо хоор бол стандарт гэж хэлэхээр те яг ингээд жавцаа тоолоод тэр бол морины сүүлээр хийдэг байсан хамаагүй бүдүүн ширхэгтэй зөөлөн дууралттай тэнд бол тийм тоо байсан. Одоо орчин үед бол энэ ингээд хиймэл синтетик ийм утсаар илүү юу гэдэг цаг уурын янз бүрийн орчин тохиромжтой байхаар бодож ийсэн аваад тэгэхээр тоо ширхэг нь бас ингээд олон болоод явдаг тийм ста. За ингээд хуурын ингээд бүтцийг одоо ингээд тайлбарлаад хаана юу вэ гэж тайлбарлах юм бол ингээд дээр хуурын толгой, морин толгойнаас эхлээд ингээд хуурын чих, өглөөний чих гэж хэлдэг тийм. Ингээд хуурын иш маань ингээд доошоо явдаг. Тэгээд энэ дээд маар, доод маар гэсэн манай хоёр чавцыг маань ингээд ишнээс хөндөрүүлж барьж байдаг ийм үүрэгтэй хоёр зүйл байна. Ингээд энэ манай хуурын маань цар буюу тоглож байгаа дууг ингээд бус ингээд түгээж цацраадаг гол их шихийн хайрцаг нь энэ нүрийг энэ бол нүур хэсэг нүрийг нь уламжлалт аргаар бол ингэж малын арьсаар хийдэг уламжлалт маш их гоё зөөлөн ардын дугуйлттай болгодог манай морин хуур. Өөр янзын морин хуур маш их тоглож байгаа нь бол модон цартай морин хуур. Тэр бол илүү барууны хөгжмийн тэмцгийн сонгодог хөгжмийн тэмцгийн элементээс оруулж ирж ингэж хууранд шингээсэн бас их том ололт байдаг. За маш баярлалаа. Өстой гоё товчлсон тайлбарлсан байна.